бензин алга ямар ч бензин алга гэж. Арай бензин бохоо гинэ. Эдгээр нэг зөвлөж байгаа ярилцах боломжтой нэ. Айлаа бичдэг нэ. Тэгээ гарынхаа цаг чанаад яасан дээж өгчнөө. За энэ ятны сарсан мөчтэй баггүй. За өндөр фондоор саж үзье. Хоол өгч байна. Танаа бодож шүү. Яа, гэл. Яхан болчихсон да. За сайн байцгаана уу? Legends Crew-ийн 2025 оны намрын аялал дэгэн жигэн маршрутаар явж байгаа бөгөөд 3 дахь дугаар маань Бачрет сумаас эцсийн цэг болох дэгэн жигэн байгаа. За энэ дугаарын тайлбар дээр Legends Crew-ийн Jay, Jerry, Delta гурав сууж байна. За явж л тал дээр нэг юм зүгээр сайхан зүлэг байсан яваал орсон чинь цав цагаан нэг юм сонин шаварсан баримлын шавар шүү. Тий. Энэ жирсаад скил. Яг хажуугаар нь гараад явсан 392 ямар ч Амар байна уу? Наастаа энэ амар яг энэ хажуугаар нь гараа явсан шүү дээ. Гарахгүй яанда. Гасгүйсүүд дилдэрдүг явдгаар явах уу? Юу тэр дээр биш тийш хазаагаад байх юм байхгүй юм чи тааж байна. Энд дашгүй бензин ээж байгаа байхгүй. Яасан? Хоёр замаар явсан тий. Тий. За бид нар өчигдөр орой Бачрет суман дээр хонсон бензиний нөөцлөх гэсэн бензингүй болсон 7-8 хонж байна гэсэн. Тэгэнгүүт нь шууд бендер рүү хатгсан. Уул нь бендер дээр бид нар бензин байсан бол бидний маршрут гэвэл хоош нөгөө Балжин гол ороод Балжин голоо дагаад бас өчигдрийнх уржигдрийнх шиг тийм замгүй зам олж дадлын хойноос нь орно гэсэн төлөвлөгөөтэй явсан боловч одоо энд бензингүй болцгоос учраас урагшаанаа заавал адраг орж бензинтэй болоод дадал руугаа орох буюу илүү шулуун жоохон сонирхолгүй тийм замаар явхаар болчлоо. Шам шахол нэг юм хөл биш тий. Энд яг сандаг байхгүй. Ерөөсөө бензин бүгдөө ингээд дуусцсан. Тэгээ ер нь дуусгаад ирээд тэгээ энд очиод бид бензин авах гэдэг төлөвлөгөөтэй байсан. Боловч бензин байхгүйгээд тэгээд яг өөрсдийнх нь нөөцийнхөө савндах яг 40-60 литр ер нь бензинүүд яг хийсэн. Тэгэд Петровс маань бол бензин байсан бол бидний 2-3 намрын аяллууд дээр өгдөг. Тэгээд энд бол үнэндээ яг өмнө захиж хэлээгүй, дээрэс нь үнэхээр бензин байхгүй тасалдсан байсан. Тэгээд эндээсээ ямар ч нөөцийн бензинүүдээ хийцгээж явах. Нөөц ихтэй нөөцөөгээд хөдөлсөн байгаа. Тэгэхээр харин эндээсээ илүү хойгоороо балжаа дагаад нэг юм загас цараахаа эргүүлдгүүдийг бас жоохон зугаацуулаад нэг гоё өөртөөс амраад нэг юм 102 хоног дадал орчих боломж байна уу гэж байна. Хөө ононгийн одоо ингэж авчихсан. Тэг одоо бид нар ононгоо гараад байж байгаа шүү дээ. Ононгийнхоо хойгуур л юм дандаа. Тэгэхээр зам байх л ёстой гэж хардаа. Тэр дадал дээр ч гүүрүүд шүү дээ тий. Дадал дээр чинь хойдлосоо балжаасаа орж гүүр байгаа. Ононгоо бид нар одоо хойшоо гарч шүү дээ. Тэгээ энд ингээд хуралдах маягтай бид нар яриад байгаа шалтгаан нь
уулан бензин олдчих юм бол бидний зорилго бэндэр сумаас дадал руу дахиад замгүй явах байсан байхгүй. Хойд бартаатай тий замаараа явах байсан бол одоо ингээд бид нар Баян-Адар руу явчихар болно. Шуушулуун замаар Баян-Адар болчиход эндээсээ шуушулуун замаар бэндэр орохоор бидний хувьд л жоохон өтгөртэй болчиход. Гэхдээ одоо яах вэ? Тэгээд амьдрал баян дараас явна тий. За энэ дээр хаанаас бензин авсан байгаа вэ? Энэ Баян-Адар суман дээр уцаар бид нар ярьсан байгаа магнат трейдинг түүхч хэрэгтэй тий. Тэгээд энэ маш аасаатай айгүй сайхан хүн таарсан. Айгүй монд байсан тий. Тэгээд мэдээж нутгийн бас ганц нэг иргэд ирээд ийм олон машин бензин өглөө гэх мэтчлэн асуудлууд бол үүсчихсэн. Гэхдээ манай нэмэгтэй айгүй гоё хамгаалсан. Би тэрийг ингээд сонсоход айгүй баярлсан. Яг тэгэхээр манай хинтээ аймаг чинь хаадын замаар аялал жуулчлалыг хөгжүүлээ тий. Одоо хаадын нутгаар аялцгаая гэдэг аялал жуулчлал хүмүүсийг өрдөх хэрнээ энэ хүмүүс чинь ингээд бензингүй яах вэ? Та нар гэртээ очиод унтаад өгнө. Энэ хүмүүс чинь хаанаа онохыг хэд хоног саатахын энэ хүмүүс явж иж тий аялал одоо зугаалах чинь хөгжин хэдлээ бас адилхан монгол хүмүүс ээж нэг нутаг нэг улс төр гэсэн байдлаар ядаж бензиний үйл харамлахгүй шүү. Бивэл өгнөө. Бивэл өгнө гэсээр хагаад бүх машин дийлгэсэн шүү дээ. Тэгээ тэр эмэгтэйд үнэхээр их баярлаа. Торчах яг миний ард хойлоо ингээ хайлаас ингээ буурсан шүү дээ. Тэ? Буудсан та энэ зүсэг күнгэд эндээс гараад ирэх нь энэ дорж ах гал зурчаагүй байгаа гэж бодохгүй юу? Тэгснэ хаад ингээ заяа. Ангийн цэлдэн бүрэн одоо энэ намтангар тайхгүй шүү дээ. Хамаагүй агуу юу? Ханти бидний дайрна гэж тань худлаахгүй юу? Дайрахгүй явах хэрэгтэй. Дадлын дүүндээс Дадлын нэг дал. Аха, дал. Яг дал эндээс дал. Дагаж ажиллахгүй, дагаж ажиллах. Болно шүү дээ. Болохгүй. Энэ толыг байж болохгүй. Тол байхгүй шүү дээ. Толыг л үнсээд дээ. Жибэстэй нэг. Тий. Тэр толыг үнсээд дээ. Янак. Янак. Зүг. Тий. Чапак. Зүг тий. Тэд бас хаагур их байна. Тэг ийшээ харахгүй юу? Тий. Аа? Дүүтэй байдаг нэг нэг. Тий. Надлаар орж очсон дээрөө арахгүй гуссан дээрөө. Ороо явсан дэс. Ороо явсан. За энэ тэгээд Баян-Адар сумын маань яг хажуудад байдаг Дөөрлөг нарс гэдэг газар шүү. Дөөрлөг нарс одоо Тармил ой гэсэн үү? А? Тармил ой гэсэн үү? Тэгээс сонсон. Үгүй хаа Дөөрлөг нарс чинь хажуу мажуугаас нь хүннүүгийн булшмус олж исэн санагдаад тах юм надад бол. Тэгээд Дөөрлөг нарсан дундуур бид нэр орж бичлэгээ хийчихэд тэгээд дадал сумын зүг хөдөлсөн. Одоо энэ яг ерөнхийдөө бол нар унаад харанхуй болох төгчөө. Тэгээд ерөнхийдөө бол яг дадал руу бол харанхуй замаар явцгаасан. Энэ гоё газар байгаа дээр дүрс бичлэгээ хийгээд авъя гэдээ орцгоосон байдаг. За энэ чинь тэгээ шүнжэнгөө яваад бид нар чинь Шүнжэнгөөч явахдаа ер нь бол нэг цаг гарan явсан шүү дээ. Яг харанхуй болчихж байгаа байхгүй юу? Тэгээ замдаа зогсоол бас бид нартэй чинь тэгээд хаа газар их чон мон таардаг шүү дээ. Тэгээд манай дөрж хахтаа бас чон таарсан гэдэг энэ идчихээс тэгж бас баясцаасан байлаа. одоо л ингээ хинтийн дадал руу орж ирж байгаа байдал. Тий. Хинтийн дадал дээр бас бензин байхгүйсэн баха тий. Тий бид нар чинь тэгээд Баян-Адрыг ойрхоноос авцсан болохоор дадал дээр бензин байгаа гэдэг амар утаачтай сэтгэлээ орж санаж бол. Тий. Тэгээд тэтлээ хүн лимиттэй өгч ирсэн баха тий. тий. Тэгээд хүнсний дэлгүүрээс ус ундаануудаа бэлтжээд тэтлээ шууд одоо Балжин голын хэрэг дээр очиж хонсон энэ орой. За яасан Jeep Legend энэ яасан ирчлээ Балж дээр онох чинь бензин олсон. Энд гэхдээ бид нар амар гоё юм голын цонхоор тий яг тэр хэсэгт аюу гоё тийм газар олж ирнэ.
Энэ орой аюу гоё тийм. Ер нь тойроод яг халуун дулаан яг сэтгэлээ тойроод ингээд хилээд ярьдаг бид нар бол яг тэр орой л Хаана? Оо зэ. Хамгийн ууггүй нь бол дожгийгээд энэ зарч маань байгаа. Манай дожгийнх чинь их авиаслаг мундаг зарч штэ. нөхөр загсалж байгаа. Нэгдээ голоо яг энэ түгэл дээр даасаагаар тест хийж байгаа учраас жижиг загснууд энэ сонирхолоор өгч хийсэн байгаа. Тэгээд гой том загснууд болохоор цүнхэл дээр очих юм бол стример хөлбөр бид намрын үйл дээр загснууд цүнхэл дээр цугларсан байгаа учраас үлжил цүнхэлүүдтэй том загснууд цугларсан байгаа. Анган шиг. Хүн их очтой газар очих юм бол загсны мөртөө цөөхөн байдаг учраас айлаа хайрын хөвчийн өнд рүү явж загслах дуртай очдог. Тэгэхээр хамгийн сайхан байгаа айлдаг хүмүүсээ загсчдаг гэж боддог шүү дээ. Хоббиг одоо авсан хүн бол ер нь ямар нэгэн буруу юм дураад маяг баг байдаг. Одоо загслах хоббитэй ууланд авирах хоббиг тэгээд өөрийнхөө хоббиг олоод авсан хүмүүс яг тэрэндээ бүх цаг хугацаа бүх сүмэл юм зориулж байж байгаа юм. Ямар нэгэн гас гэдэг юм аа маш ордог юм ч гэдэг юм буруу юм уруу татдаг нь хамаагүй баг байдаг гэж бодож байна. Таны хамгийн том загс ямар загс вэ? Барьж байгаа. Метр арай өртөд толгой барьчихсан. Хадыг барьж байгаа. Багасаал ингээд дэш дагслаа одоо хадран зэвэг мөвийг бол ямар ч тохиолдолд ямар ч чадварс барьдаг болоод тэр хүн чинь зал тул цохаалуу гэл гарынхаа шатлаа ахиал хүмүүс засчлаа. Тийм шатруугаал хичлээ. Сонгодог загсчлаа спорт загсчлаа дээр сонирхол ихтэй хүмүүс ан агнуур идэхээс илүү юм барьж чадвартай болоод цол хэрэгээр спорт талаар хичүүлээд хоббигаа таах юм чинь барайд тавьчих юм уу. За нэг шийдний ганц хоёрыг авч чинь дандаа тавих байлаа. Тэгээд засчлаа. Тэгээд зовлон зүйлүүд манай зовж байна. Бичлэн тийм сонтой засчлаа юм болцоож байна. Хэрэг дээр байгаа гэрэлнээс айгаад өсрөөд идэв юм л шүү дээ. Араа гэрэл тусахаар ингээд чав гэдэг шиг. Хаваад байгаад багууд нь хайрах гэрэл тусаад сачокор байлаа шүү дээ. Энд шүү дээ яг жижиг. За тэгэд энэ өдрийн мэдээж нэг олон машин явсан үедүүл Брувацан дээр маш эртнгээд очицоочмор юм билээ. Бид нар чинь 10 машин очицсан. Эхний машин гараад цаанаас сүүлийн машин гартал 4-5 цаг болох шиг болсон. Хоёр талтай машин зөөсрөөд. Тийм учраас эртгээ очимоор юм билээ. Тэгээд энэ Брувацан дээр байдаг одоо Батбаяр хай баава маань өстой гоё юм байсан шүү. Гоё шүү дээ. Тийм. Энэ Брувацан дээр нэг талд нь гараад нөгөө тал руу явах чинь ахтай ингээл юм яриа явна. Нутаг орноо их гоё танилцуулна. Олон хүнийг гол ус гаргаж өгсөн. Гэвч чинь буянтай ажил шүү дээ тийм.
Нутгийн улсууд бол бас заримдаа өөрсдөө гар авчт юм лээ шүү дээ. Тий. Бид нар л мэдэхгүй шүү дээ. Гэтэ сүүлдээ сурсан л та. 5-6 цаг гарах чинь сурахаар юм лээ. Тий. Нэг талд байгаа хэд нь нөгөө талд байгаа хэдийг бараг хамгийн сүлд чинь таад юу хийвгсээр гарч байгаа. Энэ нөгөө хамгийн эрт гарсан хоёр цэнхрийн нэг нөхрийн ингээ өөдсөн маягтай өр болцсон байж шүү дээ. Тэгээ энэ бирваз маань бол Хинтээ аймгийн Дадал сумын яг хоохон талд байдаг бирваз юм байлээ. Тэгээ нэлээд өргөн. Ер нь бол үер өстой үед бол нэлээд гүн. Машин тэрэг бол ер нь бол тэгээ заавал бирвазаараа л гарах. Тэгээд нутгийн ардууд ч гэсэн ер нь бол энийгээрээ гарддаг юм билий. Би чинь бүр хамгийн түрүүдээ гарцсан. Тэгээд нутгийн ардуудтай чинь танилцаад цэцгийг худалдаж аваад тэг хүнсний ногоо аваад тэрнгээр чинь бүр өстө худалдаа 8 явсан. Аюу гой тийм зугаалга амралт талчиж байгаа юм да. Энэ чинь яг ингээд хоорондоо юу яриад нэгээл. Тэгээд яг зэмээр явж байгаа юм шиг дахин нааш цаашаа яваад мөрөндөө. Хинтээ аймгийн одоо Дадал руу очиж байгаа хүмүүс бол тэгэн жиглээ явах юм бол заавал энэ бирвазаар юм хааш таарна. Тийм бас нэг маршрут хүмүүс танилцуулахад тий хоош нэгээ очоод тэр бирвазаараа гарнаа. Тэгжиж цаашаа явнаа. Тэгвэл бас бирвазаар гарах нь илүү гоё бах. Тий аялыг гоё хамттай болох бах. Арай нэг өөр нэг тээвэр хэрэгслэр гэдэг утгаараа. Энэ бирваз маань бол ингээд гар ажиллагаатай. Батбаярын авах маань ингээл татаал. Одоо нэрийн зөв санаж идэг байгаа да. Харин бид нар бас тэгж санаад байна. Батбаярхаа гээл. За ингээ бид нар өглөө эрт очсон бирвазан дээр өвдөөс хойш 95 өнгөрч байгаа. Нар буусан байна. Сүүлийн отглох зэг болох тэгэн жигнэлэг хөдөлж байгаа байдал харагдчихэв. Энэ явах зам бас аюу гоё байсан. Яг Дадал ер нь аюу тийм үзэсгэлэнтэй нутаг үлээ. Яг бид нар бас яг нар жаргаж явах үед таарсан уу тий аюу тийм гоё ер нь бол юм таарсан. Ямар гоё нутаг вэ гэж бодоод явчихлаа. Намар хинти их зүгээр байдаг. Би өмнө бас аялдаг хөтөө намар хинтэр их аялдаг байсан. Арай дулаахан байгаад байдаг. Тэгээ манай хоошоо чинь 8 сар 9 сар өнгөрөөл нэг зас унгаал тий. Тэр нэггүй шүү дээ. Хинти зүгч дулаахан намартай хүмүүс юм аялал хинтихгүй газар шүү. Тэгээ бас намрын өнгө бол үнэхээр гоё байсан. Авираа машинаас унтсан юм ээ. Яа, гадаа биж явж исэн юм уу? Гадаа бичлэг гэж явж исэн юм уу? Яасан юм? За манай зураглаач минь машинаас унсан байна. Тэгээд гайг байгаа юм шиг байна. Ирэхээр нь л харъя да. Таач зогс гээд байгаа чи зогс. Гай. Зогс гээд сонсох шүү дээ. Тэгснээр шууд ажиллая гэдэг. Ажиллаад хийнэ гэдэг байгаа шүү дээ. Яаж ч юмсан. Би зогс гээд сонсоггүй. Намар нөгөө хадлан тариалангийн үе одоо хадлангаа авсан хүмүүс бол хинтигээр зөндөө байсан. Тэгээд энэ өвсөө
төв газар бараадуулах гэж явж байгаа нэг машин ингээд суудсан байсан. Бид нар тэгээд за гаргаж өгье гээд 4 машин вийжтэд төрүүлж ирсэн 4 машин бус машин маань хаана үлдсэн байж байгаа. Төрүүлж ирсэн 4 машин маань вийжтэд тэгээд энэ том тэрэгтэйг бас зэрэгцээд ингээд татсан чинь ер нь том тэрэг нь яг гол хүчийг авах юм билээ. Бид нар вийжээр жоохон тусал болох юм билээ. Тэгээд нөгөө хий эргээд харна нэлээд цаана очиод яг энэ машинаа гаргаж өгсөн байгаа. Энийг гаргаж өгсөөр бас дахиад л оройтсон доо. За энэ дэрс бол одоо бидний яг эцсийн зэг болох тэгэн жигэн дээр ирсэн байдал байна. Орой ирсэн учраас одоо ингээд хүмүүс амрах байдал руу шилжээд. Тэгээд нийтлэг маягийн хоол идэх шээ. Нэгэн талх цэцгээ өрөөд баярлалаа. За намайг Онон Балжийн байгалийн зохицуулалт газрын хуулийн эрхлэх хэн шалгалт хариуцсан алхамын эрхлэлтийн байгаль орчны хяналтын болсон байцаагч Даштаа гэдэг хүн байдаг. За энэ бүс нутг нь бол Онон Балжийн байгалийн зохицуулалт газрын аялал жуулчлалын бас дэгэн жигэн гэдэг газарт та бүхэн ирээд байна. Тэгээд Онон Балжийн байгалийн зохицуулалт газарт аялахдаа нэвтрэх хураамж бол зайлшгүй авсан байх шаардлагатай. Нэвтрэх хураамж нь бол одоо тээврийн эрсдэл суудлын машин бол 9,000 төгрөг, Монгол иргэн 3,000 төгрөг, гадаад иргэн 15,000 төгрөг гэсэн юм нэг хүн тус бүрийн үнэ нь бол тарифтай байдаг. Одоо байгаль орчиндөө аялахдаа хог шороогүй байгальтай ээлтэй сайхан аялцгаагаараа гэж уриалж байна. За аялсан газар болгондоо тэгээд хоноглохдоо хог шороогоо бүгдийн сайхан аваад эко аялцгаая гэж уриалж байна. За ингээд бид нар дэгэн жигэн дээр 2 онсон. Ер нь бол аялын явцад бол бид нар бол 1 оноор л хөдөлдөг. Яг үнэхээр гоё газар. Бас эцсийн одоо зорсон газар бол 1-2 хоног бол хондог байж байгаа. Яг ингээд нар юу яаж дахиад чи дороонд нь суулгаа юм шүү. За өглөөний минь сайхан боллаа. Манайг харалтгүй манай өнөөдөр чийлдээ хийн гэдэг дараа ингээ авч уургуу тавцууллаа. Гайсаа. Хашаа явуулж байгаа маш түсгээд мөргүүлээ. Хатан дээр. Тэгээд дроныг чинь олон идэг юу байд юм бэ? Бэлдүүлээ дуу гаргаад ирсэн. Find my iPhone гэж find my drone. Тэнгүүт яг дуу гаргаад ирэл асаад. Тэнгүүтээ авираад чинь доош буугаа. Тэгээд авсан. Амар юу вэ? Манай загсчдын замнал гэдэг нэг нэвтрүүлэг хүмүүс үздэг болсон байлээ те. Тэрэн дээр анзаарч байгаа сте те. Загсчд бол маш их халахдаг. Энэ бол одоо тавилан. Дэгэн жигийн яг зохицолборт газаасаа нэлээд цааш нэгээ 2-3 км ихэлээ халахж басан загсчлал хийсэн байж байгаа. Энэ бохоо гоё юм. Энэ чинь тэгтээ цаашаа нэлээ явцсан байсан шүү дээ. Тий, нэг хадан гэдэг юм хясаа маягийн хушуун дээр тэглээд тэнгууд тэрнийхээ цааснаа бас уулынхаа хэрэг дагж ингэж алхах зам байна гэдээ алхацгаасан.
алхах нь илүү сонирхолтой. Ер нь загчд тэгэхээр хүмүүс загс сурах гэдэг яваад байна гэж. Энэ чинь хобби алхах нь газар усаа уншина, тэнд байна уугүй юу гэ өөрийгөө сорина, тэ тэндээ байгааг үзэж батлна гэдэг нь өөрсдийнх нь бас нэг юм загчдын нэг том хэсэг нь байдаг. Мэдээж аялж байгаа хүмүүс ганц нэг зөвшөөрөгдсөн загсыг бол шаарч нэг юм амтлах маягаар ангийн багнаа. За ингээд бид нар энд 2 хоног амраад тэгээд буцах зам руугаа орж байгаа. Одоо бид нар эндээс уг нь бол төлгөө ёсоор бол арай өөр чиглэлээр явах байсан учраас явах байсан бол одоо тэгээ бензингүй учраас яг одоо ер нь бол Улаанбаатарын зүг. Тэгээд манай Петровс маань Норовлон дээр бензин бэлдсэн шүү гэдэг тий. Тэгээ бид нар Норовлон орж бензинээ хийх учраас за ер нь Норовлон орсон юм чинь. Үндсэндээ ингээд энэ намрын аяллыг дуусгая. Хаа газар бензин олдохгүй бас хэцүү ингээд. Зөө тэгсэн нөгөө Шарман өөрөө очсон. Энд дэр ногоон бол заавал ирнэ үстэй. Заавал ирнэ үстэй. Өө ирцэн тий. Ингэсэн юу? Цаашгаа мэлнэ эхлээдийн шаврын даваа явцсан байхгүй юу? Цаашгаа даваа явчаад явжгаад тэгэд за энэ өөр замаар явчлаа гэдэг нь буцахтаа ингээд яг зүйл ороод ирсэн цаа. Энэ бол нэг юу пойл байгаа. Тийм пойлны гадуур тойрж авч байгаа. Тий. Мэдж байгаа. Яг нам руу орчихсон байл харагдаж. Энэ нутгийн үед бол Шинэ битгээр мөр явдаг шүү дээ. Үе ингэж уутай яваад байгаа юм уу таалагддаг. Ямар ичтэн бэ? Хойроос татдаг яах вэ? Хойроос татдаг яах вэ? Одоо яа тавьчихсан. Арайчтэй юу вэ? Таахгүй. Итралтаа хийж байгаа таацал. Натралта. Эн. Дугуй эргээд. Дугуйч эргээд нь шүү дээ. Энд дайруулж яваад үзүүрдэл шахав. Тэгэхэд энд ямар ч юм суу ойлгомжтой. Өө хөөрхий нөгөө тэр жилийн намрын зэглээ ажилласан тий. Газар сэндиждэг гээд нэг машины нөгөө найз нь яг нөгөө найз нь газар сэндиждэг хоёр болсон. нэг болцсон юм биш тий. Бизнес партнер. Нэг болцсон биш үү. Норовлон сумаараа явж ин тэгээ Норовлон сум дээр очихоор цэцмал дээр ороод Петровсийнхаа бензинийг хийцгээгээд Улаанбаатар хотын зүг энэ намрын аяллаа дуусган харьцаасан байдаг та. Дадал ихтэй гоё нутаг үлээ. Энэ гоё таалагдсан тий. Үнээр гоё. Гэтэ бид нар нөгөө яг хүмүүсийн очдог нөгөө юм үг нь үзээгүй шүү дээ. Чингисийн өшөө. Байгаль талаас нь гэхдээ бол надад бол яг өнгө нь бол амар таалагдсан. Нэг гоё тийм тайван нутаг шиг санагдсан нэг цаанаасаа нэг тайвшрал мэдрүүлсэн. Тэр өнгө өмцөх нь ягаад чи нэг толгойн дотор амар гоё орцсон. За ингээд цэцмал зам дээр гараад хамгийн натлын үзүүр дээрх бензинээ хийгээд л бүгд эндээсээ ерөөдөө урд тоноороо салцгаасан та тий. Тий. Цогоогаараа яг яваал. Тэгтээ бид нартэй үргэлж хамт байдаг тий. Бидний дэмжиж үздэг бүх үзэгчтэй баярлалаа. Ингээд манай намрын аялал маань өгөр өндөрлж байна.